Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Багш нь энэ хичээлээрээ тооны болон дүрсэн дарааллын зүү тогтолыг олох талаар батгал хичээлийг бэлтгэлээ. Тоон ба дүрсэн дарааллын зүү тогтолыг олж үргэлжлүүлэх чадвартай болох. Хичээлийн маань зорилго. Өнөөдрийн хичээлийн маань зорилт болохоор дарааллын тухай ерөнхий ойлголттой болох. Хоёрт нь тоон ба дүрсэн дарааллыг мэдэх. Гуравт нь дарааллын зүү тогтолыг олж үргэлжлүүлэх чадварт. Эзэмшнэ. Дарааллын тухай. Тоонуудыг зүү тогтолтойгоор нэг мөрөнд бичсэнийг тоон дараалал гэнэ. Дарааллын гишүүд өмнөх гишүүдээсээ хамаарах хамаарлыг зүү тогтол гинэ. Дарааллыг үүсгэж байгаа тоо бүрийг дарааллын гишүүд гэнэ. Дарааллын гишүүн бүр дараалалдаа тодорхой байрлал эзэлнэ. Тэр байрлалыг гишүүний дугаар гэж нэрлэдэг байна. Дараа дасгал 1 сурагчгийн 698 дугаар дасгал ажил байна. Дараах дүрсүүдийг зурсан зүү тогтолыг илрүүлэн цааш нь үргэлжлүүлэн зурцгаая. 6 ажиглацгаая бүгдээрээ хэлэгдсэн дээр алим мөгний зураг дараалд үсгсэн байна. Эхнийх маань болохоор 1 алим, дараагийн дараалалтай алим маань 2 болж байрлагдсан байна. Мөн дараагийнхтаа 3 болсон байна. Энэ зүү тогтлоос харахад бол ажиглацгааж байгаараа хүүхдүүдээ. Мөг маань мөн адилхан 1 мөг маань дараагийн дараалалтаа 2 болсон байна. Тэгээд 3. Энэ дарааллаас үзэхэд бол дүрс маань 1-1-ээр нэмэгдсэн байна өмнөх дүрснээсээ. Тэгэхээр бид нар дарааллын дараагийн зургуудыг зурхад хялбар болж байна. Энэ зургаас харахад бол дүрс тус бүрийн тоо өмнө зурагдсан ижил дүрсийн тооноос 1-1-ээр нэмэгдсэн байна. Дасгал 2. Сургагчгийн 693 дугаар дасгал. Зүү тогтолыг олоод дараагийн 3 тоо бичээрэй. Мөн 20 буюу 50 дахь тоог олох нэ. Тоон дарааллаа харцгаая бүгдээрээ 1, 3, 5, 7, 9 гэсэн тоон дараалал өгөгдсөн байна. Бид нар эхний удаадаа тооныхоо дугаарыг олно. 1 гэдэг дугаар дээр бол нэгэн тоо тавигдсан байна. 2, 3, 4, 5. Эдгээр 5 тооныхоо бид нар ээлжинд зүү тогтолыг анхаарах хэрэгтэй болж байна. 1, 3 гэдэг маань бол 2-оор нэмэгдээд явсан байна гэж үзэж байна. Дахиад шалган үзье бүгдээрээ. 3 дээр 2-ыг нэмлээ 5. 5 дээрээ 2-ыг нэмээд 7. 7 дээр 2-ыг нэмээд 9 гэсэн дараалалаар явсан байна. Тэгвэл бид нар зааврын дагуу 20 буюу 50 дахь тоог олоорой гэсэн даалгавартай байгаа. Энийг олохын тулд бид нар ямар зүү тогтолоор бодсноо олноо. Энэ дүрмээр бодогдсон байна. Дугаар дээр байгаа тоог зүү тогтолын 2-ороо үржиж 1-ийг гассан. Ийм дүрмээр бодогдсон зүү тогтолтой байна. Бүгдээрээ шалгацгаая. Дарааллын 1 дээр байгаа тоог олсон зүү тогтолоороо шалгаж үзье. 1-р тоо. Энэ тоо маань дугаар маань энэ байх нь 1 дугаарыг зүү тогтолоор 2-оор нэмэгдсэн гэсэн учраас бид нар 2-ороо үржиж 1-ийг гассан. Ингээд 1 гарсан. 2-р тоо. 2-р тоо маань 3 гарсан гэж байгаа. Шалгая. 3-р тоо маань 2 дугаар дээр байгаа учраас 2-ыг 2-оор үржиж 1-ийг гассан.
За 3 дахь тоо мөн адил. Яг энэ дүрмээрээ бодогдсон. За 4-р тоо 7, 5-р тоо 9. За 3 дахь дараагийн 3 тоо бичээрэй гэсэн учраас бид нар 9-ийн дараа 6 дахь тоог олох гэж байна. Ийм учраас бид нар дугаарыг 2-оор үржээд 1-ийг хасах дүрмээр бодогдож байгаа учраас 6 дахь тоо маань 6-аг үржих нь 2, хасах нь 1 гэсэн бодолт хийж байна. Ингээд 11 байх нь 6 дахь тоо маань болохоор. За 7 дахь тоо маань болохоор мөн 7-гоо 2-оор үржээд хасах нь 1 гэсэн бодолтоор бодогдох нь. 8 дахь тоогоо бүгдээрээ олцгоё. За 8 дахь тоо маань хэд байх нь вэ? 15 байх нэ. За одоо бид нар 20 буюу 50 дахь тоог олно. Ингээхийн тулд бид нар дугаарыг 2-оор үржээд 1-ийг хасах дүрмээр явж байгаа учраас 20-гоо 2-оор үржээд 1-ийг хасна гэсэн үг. За ингээд 39 байх нь. За 50 дахь тоог олоход бол мөн хэлбэр байна. 50-гаа 2-оор үржээд хасах нь 90 гэсэн тоо байх нэ. За дасгал 3. Дүрсийн зөв тогтлыг болоод 28, 47 дугаарт ямар дүрс байхыг олоорой. За 6 ажиглал цай бүгдээрээ 5 хөшөө, зүрх, нар гэсэн 3 дүрс өгсөн байна. Энэ 3 дүрсээр дүрсэн дараалал үүсгэсэн байна. За бүгдээрээ ажиглая. 1 дугаар дээр дүрсүүдээ бүгдээрээ дугаарлцгаая. 1 дугаар дээр 5 хөшөө, 2 дугаар дээр зүрх, 3 дугаар дээр нарны зураг байна. За ингээд цааш нь 4 дээр 5, 6, 7, 8, 9 дүрс зурагдсан байна. За энэс ажиглахад бол бид нар 2, 3, 2, 3, 3 дүрс маань бол ээлжлэн ийм дараалтайгаар зурагдсан байна. За тэгвэл одоо бид нар маань 28, 47 дугаарт ямар дүрс байхыг олох гэж байгаа билээ. За одоо ажиглацгаая бүгдээрээ 1, 2, 3 гэсэн 3 дүрс маань ээлжлэн яг дараалалаараа байрлагдаж давтагдаж явж байгаа учраас бид нар 28-ыгаа 3-таа аваач. Ингээд 3-ыгаа 28-ыгаа 3-таа авахаар 3, 9-ийн 27. За ингээд хасахаар нэг үлдэгдэлтэй гарч байна. За энэс үзэхэд бол энэ бодолтоос харахад эдгээр 3 дүрс маань 9 удаа зурагдаад тэгээд нэг үлдэгдэлтэй байна гэдэг маань болохоор тухайн байрлагдсан зургийн нэг дээр байгаа дүрс 28 дахь дугаар дээр байна гэсэн үг. Ингээд бид нар 5 хөшөө дүрс байна гэж оллоо. Нэг дугаарт байгаа дүрс маань 5 хөшөө учраас. За одоо 47 дугаарт байгаа дүрсээ олъё. Ингээхийн тулд өмнөх үйлдэлтэйгээ мөн яг адилхан 47-гоо бид нар 3-таа аваа. Ингээд 3-1-ийн 3 заагслаа. 1, 7, 17, 5-аар өглөө 15, 2 үлдэгдэлтэй. За энэ бодолтоос харахад бол энэ давтамжаараа 1, 2, 3 гэсэн давтамжаараа 15 удаа зурагдаад 2 дахь дүрс буюу сүрх 47 дахь дугаар дээр зурагдах ёстой. За дасгал 4.
сурвалжгийн 700 дахь дасгал байна. Тоонуудын дарааллыг үргэлжлүүлэн бичээрэй. 7, 4, 1, хасах 2 гэсэн тоон дараалал өгөгдсөн байна. За энийг олохын тулд бүгдээрээ тоон шулуунаа ашиглая. За бушин тоон шулуунаа зурчихъя. Тоогоо байрлууллаа. За 6 ажиглаарай. 7, 4, 1, 2 хасах 2 гэсэн өгсөн тоон дарааллаа байрлуулж та бушин. За одоо ингээд зүү тогтлоо олцгоё бүгдээрээ 7, 4, 4, 1, 1 хасах 2 гэсэн дараалтаагаар явсан байна. Тоон шулуун дээр ажиглацгаая. 7 гээд бид нар 6, 5 гэдэг дүрсүүд тоонууд алхасагдаж 4 дээр хатсан байна. Энэ хоёрын хоттонд 3 тоо 3-аар хасагдаж явсан байна гэсэн зүү тогтлыг бид олж байна. За ингээд 7-оос 4 хасаад юу ингэж өмнөх тооноос 3-ыг хассан зүү тогтол ажиглагдлаа. За тэгвэл хасах 5-аас хасах 3-ыг хасч өгнө. Ингээд бид нар хасах 8. Хасах 8-аас бид нар дахиад 3-аа хасч өгнө. Ингээд хасах 11 гэсэн дараагийн 3 тоон үргэлжлэл хийн байсан байна. За үүнээс эцгэд бол тоон шулуун дээр дарааллыг ажиглавал 7, 4, 1 хасах 2 гэх мэт 3-аар буурах дараалгаар бичигдсэн байна. За дасгал 5. Дүрсэн дарааллын зүү тогтлыг илрүүлэн дараагийн дүрсийг сонгоорой гэсэн даалгавар өгөгдсөн байна. За дүрсээ ажиглацгаая бүгдээрээ. Энэ 2 тэгш үнцэгт байна. Энд дугуй дүрсийг 2 хэсэг болгон хуваасан байна. За дараагийн дүрсээ харлаа тэгш үнцэгт, мөн дугуй дүрс тэгш үнцэгт гэсэн дараалтаагаар явагдсан байна. За эхний 2 дүрсээ харлаа. Тэгш үнцэгт дугуй дүрс маань болохоор 2 хэсэгтэй болсон. Дараагийн дараалт нь харцгай бүгдээрээ 3 хэсэг болгон хуваагдсан байна. Тэгвэл энийхээ зүү тогтлыг олцгоё. Өмнөх дүрс дээрээ нэг дүрс гуйлт нэмэгдсэн байна гэсэн үг байна. За тэгш үнцэгтэй харцгаая бүгдээрээ. 2 байсан бол нэгийг нэмээд 3 хэсэг болгосон. Дараагийн хэсэг дараал дээрээ 4 хэсэг болсон байна. Нэгийг нэмээд. За дугуй дүрсээ ажиглацгаая бүгдээрээ. Дугуй дүрсээ бид нар 2 хэсэг болгосон. Дараа нь нэгийг нэмээд 3 тэнцүү хэсэг болгосон байна. Тэгвэл бид нар дараагийн дугаарлал дээрээ нэг хэсгийг нэмнэ. Ингээд 4 тэнцүү хэсэг болгон багтсан. За тэгвэл дараагийн дараалтаа тэгш үнцэг дүрс маань нэгээр нэмэгдэж 5 хэсэг болсон. Мөн дугуй дүрс маань бас нэгээр нэмэгдээд 5 тэнцүү хэсэг болгон зарагдсан байна. За энэ зураглалаас харахад бол дарааллыг зургаар илэрхийлж болдог. Үүнийг дүрсэн дараалал гэж нэрлэдэг байна. За дасгал 6. Зүү тогтлыг ажиглаад үүсэж бичээрэй. 2 цаг 180 минут 4 цаг. За ингээд бид нар дараагийн 3 тоо болох нь байна. Зүү тогтлоо ажиглацгаая. За бодолтой эзэхийг бүгдээрээ. Энэ бодолтой хийхийн тулд бид нар
хугацааны хэмжүүрүүдээ санацгаая. Цаг, минут, секундээр илэрхийлэгддэг. За ингээд 1 цаг маань 60 минут гэдгийг бүгдээрээ санацгаая. За тэгвэл 180 минут гэдэг маань 3 цаг байх нэ. Тэгвэл энэ зөв тогтол олоход амархан боллоо. 2 цаг, 3 цаг, 4 цаг гэд нэг цагаар нэмэгдээд явсан байгаа. Зөв тогтол ажиглагдчихэв. За тэгвэл одоо бид нар анхаарах юм бол цаг, минут гэсэн дараалтаа явах нь байна гэдгээ санах хэрэгтэй. Одоо бид нар 4 цагийн дараах 5 цагийг болох болж байна. Яагаад гэвэл нэг цагаар нэмэгдсэн байна гэдгийг бид нар зөв тогтлороо олчихсан учраас дараагийнх маань 5 цаг гэдгийг хэлнэ. Гэхдээ бид нар 5 цаг гэдгээ бид нар минутаар илэрхийлнэ. Үүний тулд бид нар 5 цагийгаа 60 минутаараа хөвжүүлж. Ингээд 300 минут. За одоо дараагийнх маань болохоор цагаар илэрхийлнэ гэсэн үг. 4 цаг 300 минут маань болохоор 5 цаг учраас дараагийнх нь бид нар шууд 6 цаг гэдгийг олчиж чадчихэв. За дараагийн дугаарт бид нар минутаар илэрхийлнэ. 300 минут чинь 5 цаг. Ингээд 6 цаг, 7 цаг. 7 цагаа бид нар за 60 минутаараа хөвжүүлээд 420 минут гэдгийг олно. Дасгал 7 сургагчийн 702 дугаар дасгал ижил байна. За зөв тогтлыг олж дараагийн галт тэргийг дугаарлах нэ. За 1 дугаарт галт тэрэг маань болохоор 3, 6, 12 гэсэн тоон дараалал үүсгэсэн байна. За үүнээс ажиглаад зөв тогтлоо олцгоё. 3, 6, 12. Энэ дарааллаас бид нар өмнөхтойгоо 2-оор үржигдсэн байна гэдгийг олчлоо. Ингэвэл бид нар дараагийн 3 тоог олоход хялбар болсон. За 3-ыг 2-оор үржээд 2 3-ын 6. 6-гаа 2-оор үржээд 2 6 12. 12-ыг 2-оор үржээд 24. Одоо бид нар 24-ыг 2-оор үржээд 48. За дараагийнх нь 48-ыг 2-оор үржээд 96 гэсэн дарааллыг үүсгэж чадлаа. За дарааллыг ажиглавал 3, 6, 12 гэх мэт 2 дахин нэмэгдсэн тоо байгааг оллоо. Дасгал 8. Сургагчийн 702. За хүүгийн зохиосон дарааллыг бичээрэй. Хүү тоонуудын дараалал үүсгэх дүрм зохиожээ. Нэг эерэг бүхэлдээ сангаж. Түүн дээрээ 2-ыг нэмж. Дараагийн тоо гарна. Үүссэн тоон дээрээ 3-ыг нэмж. Дараагийн тоо гарна. Мөн үүссэн тоон дээрээ 4-ыг нэмж, мөн үүссэн тоон дээрээ 5-ыг нэмэх замаар дараалал үүсгэв. За үүнийг ажиглаарай хүүхдүүдээ. 2, 3, 4, 5 гэсэн дэс дараасан тоогоор нэмэгдсэн байна. За багш нь 4 гэсэн тоог саналаа. Ингээд зааврын дагуу 2-ыг нэмээд 6 гаргасан. Одоо энэ үүссэн тоон дээрээ 3-ыг нэм. 9 гэсэн тоо үсгэлээ. Одоо үн дээрээ үүссэн тоон дээрээ 4-ыг нэмж 13 гэсэн тоог үсгээд мөн үүссэн тоон дээрээ 5-ыг нэмж 18 гэсэн
Хувь гаргалаа. За бүгдээрээ зураглалтлаар харуулцгаая. За багш нь 4 гэсэн тоог сонсон. Энэ дээрээ цаврын дагуу 2-ыг нэмсэн. Ингээд дараагийн дугаарт маань 6 гэдэг туулсан. За дараа нь бид нар үүссэн тоон дээрээ 3 нэмээд 9. Үүссэн тоон дээрээ 4 нэмсэн. Ингээд 13 дээрээ бид нар 5-ыг нэмээд 18 гэсэн дараалж үүсгэж чадлаа. За анхааралтай сонсон хүмүүстээ баярлалаа. Та нартай сурах их хүсэлтэнд амжилт хүсье.